Би навиглагтай тэмцэх газраас нэг хэдэн асуулт асуух гэсэн. 2022 онд 30.9 тэрбум, 23 онд 32 тэрбум, 24 онд 45 тэрбум буюу өмнөх оноос 50% нэмэгдэж байгаа. 25 онд 54.9% буюу 24 оноос дахиад 20% нэмэгдэж байгаа. За одоо орж ирж байгаа санал нь бол 53.2 тэрбум. За ингээ авилгатай тэмцэх газрын төсөв тодорхой хэмжээнд бид нэр одоо энэ 23-4 оны үед бол бүр эмнэлэг сургуулиас харамлаад чамаагүй нэмсэн байна. Тэгтэл одоо авилгатай тэмцэх газрын үр дүнгийг харахаар бид нэг 180 орноос 114 гэдэг байр эзэлдэг. 100% үнэлгээнээс бид 33% үнэлгээ авдаг. За тэгээд энэ 26 онд орж ирж байгаа та бүхний төсөв оронтоо авилгаа бууруулна гэхэд хүрх үү? Энэ төсөв оронтоо ч хүрх үү гэж нэг асуулт. За хоёрдугаарт нь болохоор одоо яг энэ бодит жишээнүүд байгаа. Бид нар нэг электрон улс болсон, ийм Монгол болсон зөвшөөрлүүдийг онлайнаар өгөөд энэ хувийн хвшлийг дэмжиж байгаа гэж яриад байгаа. Гэтэл яг над дээр байгаа хоёр жишээ нь нэг нь шүдний эмнэлэг 6 сард хүсэлтээ өгсөн. Тэр нийслэлийн эрүүл мэндийн газар шийдэж юм шиг байна. Яг өөрсдийнх нь тэр нөгөө програм дээр харахаар төлөв нь шийдэгдээд татгалзсан хариу өгсөн гэдэг нөгөө хувийн шүдний эмнэлэг хариу авъя гэхээр судлагдж байгаа гэж харагдаад байгаад идэг. Тэгээ энэ асуудлын шийдэгдэхгүй ингээ 8 сард холбогдсон 8 сард дахиад тэр газар руу ярьсан чинь бид нар судлаад болохгүй байх гэдэг хариуг нь өгсөн гэдэг дахиад тэр дор нь хариуг нь өгч. Нөгөө байгууллага шаардсан бүх юм өгөөд байгаа. Тэгээ бид нар чинь нөгөө хувийн хвшлээ дэмжин эрүүл мэндэд дэмжин гэдэг байгаа чинь ч авилга буурахгүй байгаатай холбоотой хувийн хвшил дэвшилж чадахгүй байна гэдэг дээр нэг асуулт гарч ирээд байгаа. Хоёрдугаар дахь жишээ нь одоо энэ барилга барьж байгаа компаниуд бас байгаа. Улсын сургууль барих гад барилга барих эрхтэй компани өөрийнхөө газар дээр зурга батлуулсан, эскизээ батлуулсан бүх юм нь баталсан байхад барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэг юмыг бас хаанаас олгох юм бүү мэдээ нийслэл юм шиг. Бас олгож чаддгүй. Тэгээ бид нар ингээд захимжаад байна, нэг хүнээс хамааралгүйгээр захимжаад байна гэсэн захим дээр нь дахиад авилга гараад байгаа байхгүй. Авилга ерөөсөө буурдгүй. Тэгээ бид нар хизээ энэ хятад улс шиг авилгачдаа дарганараа яг энэ хурал дээрээс нь бариад гарч чаддаг болох вэ? Энэ дээр энэ авилгатай тэмцэх газраас хариулж чадах эсхийг одоо тодруулъя. Тэгээ чадахгүй бол одоо энэ авилгатай тэмцэх газрын мэдээллийг улсын хурал дээр ч юм уу мэдээлэл авч юмар байна. Авилга нь бид нэр буурахгүй шүү дээ. Дарга дагсан авилга тэр чигээрээ яваад байна. Энэ чинь одоо бид нар ингээд нэг төсөв тийм баян ус юм одоо энэ дунджаар бид нар авилгатай тэмцэх газарт бол жил 50 тэрбум төгрөг өгч байна. Авилга буурдаг. Буурахгүй бол авилгатай тэмцэх газрын хэрэг ч юу. Энэ дээр нэг хариулт авъя. Авилгатай тэмцэх газрын тамгын элчин дарга бас юм байна. Эрхчлэлийн баталгаахаар одоо төсвийн төсөл бол авилгатай тэмцэх газрын хуулиар үйлсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй гэж байна. Энэ зарим нэг талаараа бас дутагдaltaй байгаа. Жишээ нь гадаад томилт гэдэг юм уу. Энэ өөрөө нийт төрийн байгууллагуудаар гадаад томилтыг тансантай холбоотой энэ нэлээд буурж батлагдсан. Энэ өөрөө гадагшаа гарсан хулгайлагчсан хөрөнгийг одоо буцаан авчрах чиглэлээр ажиллах ажил дээр бас нэлээд эрсдэл учрах болжшгүй мүү гэж юм харагдаж байгаа. Одоогийн байдлаар үндсэндээ нийтдээ гадаадаас хулгайлагч хөрөнгө 19.3 сая долларын хөрөнгийг буцаан авчраад байгаа. Энэ өөрөө нэг удаагийн явуултаар гэдэг юм уу маш богино хугацаанд үр дүн гардаггүй нэлээд ажил аргажил орж иж шийдэгдэг ийм ажлууд байгаа. Зөвхөн мэйл явуулаад тэрийг хүлээгээ суух юм бол тэндээс гаднаас хөрөнгө буцаах авчрах ажил бол нэлээд тийм удаашралтай явдаг хүндрэл бишрээлтэй байдаг болохоор заавалчгүй зарим тодорхой тохиолдлууд дээр газар дээр нь очиж уулзах, тодруулах, ярилцах, үндслээ тайлбарлах, тухайн орны эрх зүйн орчинд нь тохируулан шүүх прокурор гэдэг юм уу тухайн тусгай байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээрээ бас зайлшгүй хийх ажлууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бас жоохон хүндрэл учрах болов гэсэн юм харагдаж байгаа. Батлагдсан төсвийн хувьд бол үндсэндээ бас энэ дээр би төсөв ярьж байгаа болохоор төсөвтэй холбогдуулаад мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ жилүүдэд одоо буцаан хохирол нөхөн төлөвлөсөн тоог бас энэ дээр хэлье гэж бодож байна. 20 онд 27 тэрбумын төсөвтэй ажиллаад үндсэндээ 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг бодитоор нөхөн барагдуулсан байна. 21 онд 29.7 тэрбумын төсөвтэй ажиллаад нийтдээ 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөсөн. 22 онд 33.3 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр ажиллаад 2.3 их 80 төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна. Мөн 23 онд 33.1 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаад 238.7 тэрбум төгрөгийн хохирлыг бодитоор төрийн сан төвлөрүүлж барагдуулж ажилласан байна. 24 онд 48 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаад үндсэндээ
240 тэрбум төгрөгийг хохирлыг бодтойгоор нөхөн төлөвлөж ажилласан байгаамаа. Гэтэ авилгатай тэмцэх газар бол аж ахуйн тооцоод үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Гэхдээ улсын төсвийг тодорхой хэмжээнд зарцуулж байгаагийн хувьд үнийг аль ашигтай бодиттой бас нэг үр дүнтэй байх чиглэл дээр нь юун дээр анхаарч ажиллана гэдэг л авилгын улмаас зөрчигдсөн тэр эрхийг хохирсон хохирлыг нөхөн төлөвлөх чиглэл дээр нэлээ анхаарч ажилласны үр дүнд энэ батлагдсан төсвөөс 3-аас 4 дахин гэдэг юм уу нугалагдсан энэ хохирлыг бодитоор нь барагдуулж ажилласан. За орон тооны 9% хэмнэлт бол бас бусад байгууллагатай ижил хүндрэл бол бий болгож байгаа. Гэхдээ энэ дээр одоо нэгэнд батлагдсан төсвийнхөө хүрээнд энийг зохицуулаад ажиллахаас өөр аргагүй байдалд байна. Гэхдээ одоо жирэмсний болон сургалтын чөлөөттэй албаагчдын оронд нөхөн томилгоо хийхгүй байх. Шинээр албаагч томилохгүй байх. Энэ дээр захиргааны болон аж ахуйн албаны чиглэлээр байгаа орон тоон дээр одоо томилгоо хийхгүй байхаар ийм зохицуулт авахар төлөвлөж байна. Тэгээд мөн илүү цагаар ажиллах ажлын ачаал энэ хэмээрээ бусад албаагч дээр нэмэгдэж ачаал ихсэх ийм төлөвтэй байгаа. Хүндрэл бол энэ хэрээрээ гарч ирэхийг үгүйсэхээр байна. Иргэжлийн хувьд 230 сая төгрөгөөр их засвар гээд 2 барилгын дээврийн засварын ажил байгаа. Тэр НАБ 2 объектын. Тэр нэг нь бол үндсэндээ 64 онд ашиглалтанд орсон барилга. Нөгөөх нь бас олон нийтийн төвгээд стратеги судалгааны хүрээлэн байсан. Энэ хоёрын дээврийн засварын ажлыг сүүлийн 5-8 жил ер нь засвар ороогүй. Тэгээд өнгөрсөн жилийн бороондор нэлийн дээврээс ус гоожоод засвар хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгээд эх жилийн төсөв дээр энэ засварын ажил тавигдсан байна. Дээврийн засварын ажил.